Сайн байцгаана уу. Бид бүхэн аз жаргал төрөх зам семинараа цааш үргэлжлүүлж байна. Та бүхэн энэхүү семинараас аз жаргал төрөх олон зарчмуудыг ойлгож мэдэж сурж байгаа гэж найдаж байна. Аз жаргал гэдэг бол олон зүйлээс бүрддэг гэж бид яриад байгаа. Мөн аз жаргал бол нэг удаагийн олж авах тийм одоо зарчим биш. Харин амьдралд олон удаа олон байдлаар хэрэгжүүлж болохоос тийм зарчмуудаас бүрддэг. Тийм учраас бол хэрвээ та аз жаргалыг авахыг хүсэж байгаа бол олж авахыг хүсэж байгаа бол тууштай төвчээртэй байх шаардлагатай. Тэгээ та бүхэн энэхүү семинарыг үргэлжлүүлэн судлаарай. Тэгээд энэхүү семинараас бас та бүхэн аз жаргалын талаар зөв ойлголтыг бас олж аваасаа гэж бид хүсэж байна. Тэгээд цөмөрөө өнөөдрийнхөө семинарыг эхлүүлэн Бурхан надан залбирэн гуйцгаая. Бидний бүтээсэн Тэнгэрийн эцэг минь ээ. Бидэнтэй хамт байж өнөөдрийн сэдвийг судлахад туслаач. Өнөөдөр бид бүхэн маш чухал сэдвийг судлах гэж байна. Тэгээ бидэнд ариун сүнсээ өгч энэ сэдвийг сайн ойлгоход туслаач. Энэ бүгдийг таны хүүгийн нэрээр залбирэн гуйж. Амен. Өнөөдрийн бидний судлах сэдэв бол дэлхийг хэрхэн үүсэн бий болсон бэ гэдэг сэдэв байгаа. Дэлхийг хэрхэн үүсэн бий болсон бэ гэдэг бол бидний мэдж явах ёстой сэдэв. Яагаад гэвэл бид бүхэн эхэллээ үүслээ мэдэх юм бол хаашаа явах ёстой вэ гэдгээ мэдэх боломжтой. Хэрвээ бид бүхэн үүслээ мэдэхгүй байх юм бол цаашаа яаж явах вэ гэдгээ мэдхээ болчихно. Би үүнийг юугаар дүрсэлдэг вэ гэхээр бол хэрвээ би өнөөдөр хаанаас ирсэн гэдгээ мэдэхгүй болчихвол би буцаад гэрлүүгээ явах замаа мэдэхгүй гэсэн үг. Хэрвээ би өнөөдөр энэ танхим зогсож байгаад гинэд ухаан санаагаа алдчихлаа гэх юм бол би буцах замаа буцах гэр орноо мэдэхгүй гэсэн үг. Гэтэл бид бүхэн амьдрал минь хаашаа яаж өрнөх ёстой юм? Бид хаашаа явж байгаа юм бэ гэдэг асуултанд хариулт авахын тулд эхний ээлжинд бид хаанаас ирсэн юм бэ гэдгийг ойлгох шаардлагатай. Хүн төрөлхтөн хэрхэн үүсэн бий болсон талаараа байнгад асууж лавлж энэ талаар байнга судалж ирсэн. Тэгэхээр хүмүүсийн ихэнх одоо түүхэн цаг үед бол одоо баримталж ирсэн үзэл бодол нь Бурхан бүтээсэн гэсэн юм үзэл баримтал байсан. Гэвч явандаа хүний үзэл санаа Бурханыг маш ихээр эсэргүүцсэн тийм үзэл санаа болж хувирсан учраас хүмүүс энэ дэлхийг өөр байдлаар үүсэн бий болсон гэж бол одоо ярьж эхэлсэн. Үүний нэг жишээ нь бол одоо бид бүхний сайн мэдэх хөгжил хөгжлийн онол гэж байна. 18 дугаар зууны үед Дарвин гэдэг хүн хөгжил хөгжлийн онолыг санал болгосон. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр бол бүх энэ дэлхийд байгаа амьдрал маш энгийн юм одоо амьдралын хэлбэрээс одоо хөгжиж хувьссаар хэлсэн юм а гэж бол үзэж байна. Тэгээд бид бол эхэндээ нэг эст амтан байжгаад яванд бол усны амтан болоод уснасаа бол одоо хоёр нутагтан болоод тэгээд хуурай газрын амтад болоод сэр нуруутай бол цаашаа ингээд явсаргаад тэгээд сармагчин хүн болсон гэж үздэг. Тэгэхээр бид бүхэн цаашлаад одоо ямар амтан болох нь сайн мэдэгдэхгүй байгаа. Дээрээс нь бол бид бүхэн одоо зүгээр л бусад амьтдтай адилхан амтан гэж тооцогдохоор хүн биш амтан гэж тооцогдох шаардлагатай болж байна. Ингээд судлаад үзэхдээ бол хөгжил хөгжлийн онолын нэг үзэл байгаа даа. Тэр үзэл нь юу гэхээр бол хүчтэй нь хүчгүйгээ ялан дийлж тэгээд бол оршин тогтнох тэмцлийг хийж амьдрдаг гэсэн юм үзлийг заадаг. Энэ бол гол одоо үзэл санаа. Ийм үзэл санаатай байх юм бол бид бүхэн өөрийнхөө амьдралыг бас яг тэр үзэл санаагаар тодорхойлно гэсэн үг. Хэрвээ бид бүхэн анханасаа тийм зорилготой бий болцсон юм бол цаашлахтаа ч гэсэн тэр зорилгоод аваад явна гэсэн үг. Тэр зорилго маань өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр бол хүний ёс суртахуун хүнийг амьтдаас ялгаж салгаж байгаа тэр зарчим байхгүй болж хувилж байгаа. Тэгээ бидний өвөг дээдс өөрсдөө Бурханаас бий болсон, Бурханаар бүтээгдсэн, Бурханы хүүхдүүд гэж тооцоо болоод харин өөрсдөө бол одоо сармагчин буюу нэг аратан амтнаас үүссэн гэж доош нь хийх болсон. Тэгэхээр харин Библиэлд бол энэний эсрэг утгатай зүйлийг заадаг. Библи бол элд дээр биесэн. Бурхан энэ дэлхийг бүтээсэн. Тэгээд энэ дэлхийг бүтээхдээ бол хүнийг маш онцгойлон өөрөнд төрөхөөр бүтээсэн гэж хэлсэн байдаг. За тэгвэл цөмөр Эхлэл ном дээрээс юу гэж бичсэн бэ гэдгийг судалж үзье. Эхлэл номын 1-ийн 1-р ишлэл дээрээс Эхэнд Бурхан Тэнгэр газрыг бүтээжээ гэж хэлсэн.
Библиэлд Бурхан Тэнгэр газрыг бүтээсэн. Өнөөдөр бидний мэдж байгаа энэ дэлхий гэдэг гариг, нарны аймаг, орчлын ертөнцид байгаа бүх од гаригсыг Бурхан бүтээсэн гэж Библиэлд бичсэн байдаг. Тэгээд тэрээр дэлхийг бүтээхдээ их онцгой бүтээсэн. Тэрээр анх гэрэл бий бол гэж хэлсэн. Тэгээд гэрлийг бий болгосныхаа дараа усыг бий болгож, усыг бол хоёр салгасан баг. Тэгээд агаар мандлыг бий болгосон. Тэгээд агаар мандлыг бий болгосныхаа дараагаар тэрээр усыг нэг газар төвлөрүүлээд хуурай газрыг бий болгосон. Хуурай газрыг нэг газар хуурай газрыг бүрэлдүүлэн бий болгосныхаа дараагаар ургамал ногоог бүтээсэн гэж хэлж байна. Ургамал ногоо бүтээхдээ Бурхан бүгдийг нь төрөл төрлөөр нь ургуулсан гэж хэлж байна. Югсэгтэй хоорондоо холилддгүйгээр, хоорондоо харшилдахгүйгээр харин бие биеэ даасан тус тусдаа төрөл болон ургадаг тийм ургамал ногоог ургуулсан гэсэн. Ихтэй бол ловон гарна, байцааг гарна, жүржиг нь альмаар нь бүтээсэн гэсэн. Эдгээр нь хоорондоо холилдож, эсвэл эдгээр нь бие биендээ нөлөөлж, эсвэл нэг нь нөгөөгөөс салбарлан ургана гэсэн тийм утга санаа биш. Бүгд өөр ингэсэн төрлийг хадгалж ирсэн. Дараагаар нь Бурхан шувуудыг бүтээсэн, мөн дээрээс нь далайн амьтдыг бүтээсэн. Бүгдийг нь бүтээхдээ бас төрөл төрлөөр нь ялгаатай бүтээсэн гэж хэлж байна. Тэгэхээр амьтад хоорондоо холилдохгүй гэдгээр хэлж байгаа гэсэн үг. Дараагаар нь Бурхан хуурай газрын амьтдыг бүтээсэн. Хуурай газрын амьтдыг бүтээхдээ бас л бүгдийг нь төрөл төрлөөр нь бүтээсэн. Тэгэхээр бол тэмээгээр нь адуугаар нь үхрээр нь гэсэн үг. Эдгээр амьтад хэрвээ бие биенээсээ салбарлан үүсэн бий болсон бол хоорондоо хэлтэх ч юм уу тийм боломж бол байх ёстой байсан. Өнөөдөр туулаач юм шиг, муур юм шиг тийм амьтан бол гадуур гүйжил явах ёстой байсан. Гэтэл эдгээр амьтдыг төрөл төрлөөр нь бүтээсэн учраас хоорондоо эдгээр нь бол холилдохгүй. Тийм байхаар бол Бурхан анханасаа бүтээсэн. Ийхүү Бурхан 5 хоногийн дотор дэлхийг бүтээгээд, за тэгээд бол хуурай газрын амьтдыг 6 дахь хоног дээр нь бүтээгээд, тэгээд бол эцэст нь хүнийг бүтээсэн. Хүнийг бүтээхэд бол маш онцгой хандсан. За цөмөр Библиэлд юу гэж бичсэн байдаг гэдгийг уншаад үзье. Бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу өөрсөддөө адилхан хүнийг бүтээ. Тэгээд Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээвэ. Бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээв гэж Эхлэл номын 1-р бүлгийн 26-27 дугаар ишлэлдэр хэлсэн байна. Тэгэхээр Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр бол бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу өөрсдөө адилхан хүнийг бүтээ гэж хэлсэн. Бурхан амьтныг бүтээхдээ тэгж хэлээгүй. Харин хүнийг бүтээхдээ л бид өөрсдөө адилхан хүнийг бүтээнэ гэж хэлж байна. Тэгээд Бурхан өөрийн дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээсэн. Аль нэгийг нь илүү, аль нэгийг нь сул доройгоор биш, харин хоёуланг нь энэ тэнцүү, хоёуланг нь Бурханы дүр төрхийн дагуу бүтээсэн гэж хэлж байна. Бурхан яагаад хүнийг өөртөө адилхан бүтээсэн гэж хэлж байгаа нөхөр бол амьтдаас ялгаатай нь бид ёс зүйтэй, сэтгэн бодох чадвартай. Тийм учраас бол бид бүхэн амьтан гэж өөрсдөө дүгнэх боломжгүй гэж Библиэлд хэлж байгаа. Хүн бол энэ дэлхийг захирахын тулд, дэлхийд байгаа бүх араатай амьтдыг захирахын тулд бүтээгдсэн. Тийм учраас бол Бурхантай харилцаатай байж, хэл яриа үүсгэж, бие биентэйгээ ярилцдаг тийм байдлаар анх бүтээгдсэн байна. Эхлэл номын 2-р бүлгийн 7-р ишлэлдэр ингэж хэлсэн байна. Эзэн Бурхан тоос шорооноос хүнийг бүтээжээ гэж хэлсэн. Гэхдээ Бурхан хүний биеийг шорооноос авсан. Тэгээд түүнд амин амьсгалыг өгөөд хүнийг бүтээсэн гэж хэлж байгаа. Араатай амьтдтай адилхан бүтээсэн боловч гэсэн хүнд бол амин амьсгал гэж онцгой амьтдад өгөөгүй тийм нэг шинж тэмдгийг хүнд өгсөн. Тэгэхээр хүн бол оюун ухаантай гэдгээрээ, ёс зүйтэй гэдгээрээ амьтдаас ялгаатайгаар Бурхантай харилцаа тогтоодог тийм байдлаар бол бүтээгдсэн. Эхлэл номын 2-1-р ишлэлдээс ийхүү тэнгэр газар бүх юмс бүрэлдэн тогтжээ гэж хэлсэн. Бурхан ийхүү 6 хоногийн дотор дэлхийг бүрэлдэн тогтоход нөлөөлж дэлхийг бол бүтээсэн гэж хэлж байгаа. Тэр бүтээсэн бүхнийг иргэн харахад бол нэн сайхан буюу үнэхээр энэ тааламжтай ямар ч бузар муу зүйл байхгүй дэлхий бол төгс төгөлдөр байсан гэж хэлж байгаа. Эхлэл номын 20-р бүлгийн 2-р ишлэлдээс 7 өдөр болоход Бурхан өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж хийж бүтээсэн ажил нь дууссан учраас 7 дахь өдөртөө тэрээр амарчээ гэж хэлсэн байдаг. Бурхан дэлхийг бүтээж дуусаад
Тэгээд амарсан гэж хэлж байгаа. Амарсан гэдэг нь бурхан ядарсандаа биш. Эсвэл одоо маш их эцэд цуцаад тэгээд бол цаашаа ажиллаа гүйцэтгэх чадваргүй болсон учраас амарсан гэдэг утгаараа биш. Харин маш сайхан бүтээсэн дэлхийг ажиглан хараад баяраа тэмдэглэсэн, тэмдэглэлт өдөр болгон хувиргасан гэсэн утгаар энэ өдрийг амралт гэж нэрлэсэн ба. Жишээ нь бид бүхэн наадмаар амардаг шүү дээ. Эсвэл шинэ жилээр бид бүхэн амардаг, цагаан сараар амардаг. Энэ өдрүүд бол амралтын өдөр гэж нэрлэгддэг. Гол санаа нь бол амар чивдэх, ядаргаагаа тайлах гэхээсээ илүү баяр тэмдэглэнэ гэсэн утгатай. Жишээ нь наадмыг бид бүхэн тэмдэглэхдээ ардын увсгал ялсан гэж бол тэмдэглэдэг. Ардын увсгал ялсан өдөр юм а хэмээн ардын увсгал ялсны тэдэн жилийн ой хэмээн нэрлэдэг. Тэгэхээр бол хүмүүс зүгээр утга учиргүйгээр биш. Харин тодорхой нэг утга учир өгж тухайн өдрийг бол онцолж тэгээ хамтдаа тэр өдрийг санан дурсах гэж тийм баярыг тэмдэглэдэг байна. Үүнийг амралт гэж нэрлэсэн. Тэгвэл бурхан ч гэсэн дэлхийг 6 хоногийн дотор бүтээгээд хамгийн оргил бүтээл болох хүнийг бүтээж дуусаад тэгээд бол 7 хоног дээр нь амарсан гэж хэлж байгаа. Бид бүхэн өмнөх хичээлүүдээр ярилцчихсан. Дэлхий бол 365 хоногт бол нарыг бүтэн тойрдог. 24 цагт бол тэнглэхээр бүтэн иргэдэг. Дэлхийг тойроод бол сар 30-31 хоногт, заримдаа бол 2 сард 28-29 хоногт бол бүтэн тойрдог. Бид бүхэн нэг жил гэдгийг ойлгож байна. Нэг өдөр гэдгийг мэдж байна. Нэг сар гэдгийг ойлгож байна. Харин гэтэл 7 хоног гэдэг тогтолцоо хаанаас гарч ирсэн бэ гэдгийг хэн ч тайлбарлаж өгдөг. Тэгвэл Библиэлд цорын ганц хариултыг өгж байгаа. Бурхан 6 хоног дэлхий бүтээсэн учраас 7 хоног дээр амарч 7 хоногийн системийг бий болгосон. Яагаад 5 биш, 10 биш, 9 биш? Яагаад заавалчгүй 7 болгосон юм бол? Зарим нэг хүмүүс энэ бол од гаригтай холбоотой гэж үздэг. Гэтэл бидний нарны аймагт байгаа гаригийг тоолоод үзэх юм бол 9 гариг байгаа шүү дээ. Тэгэхээр бол 7 биш харин 9 байх ёстой. Гэтэл зөвхөн Библиэлд 7 хоног хаанаас гарч ирсэн, ямар зорилготой юм бэ? Тэгээд 7 хоногийн сүүлчийн өдөр буюу 7 дахь өдөрт нь бид яагаад амардаг болсон гэдэг зарчмыг тайлбарлаж өгдөг. Тэгэхээр энэ 7 дахь өдөр гэдэг бол дэлхийн бүтээсэн бүтээлтэй холбоотой. 7 дахь хоног гэдэг бол 7 дахь өдрийн амралт гэдэг бол эрд дээр байсан. Анх дэлхийг үүсгэн бий болгосон цагаас л тэмдэглэгдэж байсан ийм онцгой амралтын буюу баярын өдөр юм аа. Тэгэхээр бол 7 дахь өдрийг бурхан бидэнд өгсөн. Библиэлд хэлснээр ингэж билсэн байна. Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун гэж хэлсэн. 6 өдөр чи хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин 7 дахь өдөр бол чиний бурхан эзний амралт юм аа. Учир нь эзэн тэнгэр газар, далай болон тэдгэрийн дотор байгч бүгдийг 6 өдөрт бүтээж 7 дахь өдөрт амарсан учраас эзэн шаббат өдрийг өрөөн тэр өдрийг ариун болгосон гэж хэлж байгаа. Египтээс гарсан номын 28-аас 11-р ишлэл. Тэгэхээр бурхан Библиэлд юу гэж бол одоо бичиж үлдээсэн бэ гэхээр бурхан дэлхийг бүтээж дууссан учраас энэ дэлхийн бүтээгчийг санан дурсаасаа хэмээн түүнтэй бүр ойр дотны харилцаа үүсгэхээс түүнээс ам амьдралыг бялхмаар хүлээж аваасаа гэж хүссэн учраас амралтын өдрийг өгсөн гэж хэлж байгаа. Тэгээ энэ өдрийг зүгээр орхиогүй. Энэ өдрийг адилсан буюу ерөөсөн тэгээд энэ өдөр амарсан гэж хэлж байгаа. Энэ өдрийг ариусгасан гэж хэлж байгаа. Бурхан энэ өдрийг онцолсон гэсэн утгыг Библиэлд бол өгүүлж байна. Цаашаа үргэлжлүүлэн Эхлэл номын 2-3 дахь ишлэлээс унших юм бол Бурхан 7 дахь өдрийг ерөөж ариун болгоо гэж хэлсэн. Учир нь Бурхан өөрийн ажлаа дуусгаж энэ өдөр амарсан. Тэгэхээр Бурхан энэ өдрүүдэд бусад өдрүүдээс онцгой зүйл хийсэн. Бурхан 7 дахь өдрийг амралт болгож өгсөн. Тэмдэглэлт өдөр гэсэн үг. Мөн дээрээс нь энэ өдрийг ивээсэн. Тэгээд энэ өдрийг ариусгасан гэсэн үг. Энэ өдөр бол бусад өдрүүдээс 3 зүйлээр ялгаатай байна. Энэ өдөр бол тэмдэглэлт өдөр, энэ өдөр ивээлэл дүүрэн өдөр, мөн энэ өдөр бол ариусгасан тийм өдөр байгаамаа гэж хэлж байгаа. Тэгэхээр шаббат өдөр бол бүтээлийг санан дурсах. Энэ дэлхийн бүтээгч хэн болохыг санан дурсах тийм чухал өдөр байна. Шаббат гэдэг бол
Бурхныг хүлээн зөвшөөрч, түүний агуу хүч чадлыг нь хүлээн зөвшөөрч, энэ дэлхий бол Бурхны эзэмшил буюу Бурхан өөрийн гараар бүтээсэн энэ дэлхийд ам амьдралыг Бурхан өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа өдөр юм. За тэгвэл цөмөрөө Египтээс гарсан номын 20 дахь ишлэлээс уншаад үзье. 7 дахь өдөр бол чиний Бурхан эзний амралт юм агчсан. Бурханы 10 хуулин дээр 4-р хуулийн дээр хэлснээр энэ өдөр бид ямар нэг ажил төрөл хийх, хувийн эрх ашигыг сонирхож өөрийн хувиа хичээх тийм зан чанарыг өөгшүүлэхгүй байх. Тийм өдөр юм агжилж байгаа. Энэ өдөр Бурхан юу гэж хэлсэн гэхээр бол бидний ажил төрөл битгий хийгэрэй гэж хэлсэн. Яагаад гэхээр бол энэ өдөр бол бидний өдөр биш, харин энэ өдөр бол Бурханд зориулагдсан өдөр юм агжилж байгаа. 7 хоногийн 6 өдрийг нь бид өөрсдөө зориулж болно. Өөрсдийн ашигыг хайж, ажил төрөл хийж, жирийн амьдралаар амьдарч болно гэсэн. Харин Бурхан 7 хоногийн 1 өдрийг энэ орчлын ертөнцийг бүтээсэн бүтээгч буюу өөрт нь зориулаасаа хэмээн онцгойлон тусгайчилсан сонгосон байдаг. Тэгэхээр 7 өдрийн аль өдөр болохыг бид баттаа мэдэх боломжтой юу? Жишээ нь өнөөдрийн бидний 7 дахь өдөр жинхэнэ 7 дахь өдөр мөн үү? Бид нар бол даваа, мегмар, лавг гэж тоолдог байсан шүү дээ. Яг үнэндээ бол анхдагч он цагийг тоолж исэн хуанлыг авч үзэх юм бол од гаргаар бол тоолдог систем бол сүүлд орж исэн. Эхнээсээ бол 1, 2, 3 гэсэн ийм дистраллаар тоолдог байж. Тэгэхээр бол энэ 7 дахь өдөр нь яг 7 дахь өдөр гэдгийг бид яаж мэдэж болох вэ? За тэгвэл хэд хэдэн баримтуудыг авч үзье. Дэлхийн 150 улс орны хилэнд 7 дахь өдрийг еврейн шаббат буюу амралт гэсэн үгтэй холбосон байдаг. Жишээ нь сабадо, тэгээд суббота, дээрээс нь бол шаббат гэсэн утгатай маш олон үг нь дэлхийн эргэн тойронд олон хилэнд хадгалагдсан байдаг. Тийм учраас бол энэ өдрийг бид нар яг аль өдөр вэ гэдгийг бас мэдэх боломжтой. Өнөөдрийн бидний бям гэж нэрлэдэг байгаа. Заримдаа бол 6 дахь өдөр гэж нэрлэдэг энэ өдөр бол угаасаа анхдагч 7 дахь өдөр байсан юм а гэдгийг олон их үзрүүд батлан харуулдаг. За тэгвэл Библиэлд өшөө бас баталгаанууд байдаг. Есүс Библийн шаббатыг сахиж байсан. Тэгээ Библийн шаббат нь бол өнөөдрийн бям гараг байсан гэдгийг Библи өөрөө батлан харуулдаг. Есүс өөрийн өссөн хот Назарт ирж өөрийн өссөн хоттой заншил ёсоор амралтын өдөр синагог буюу сүмд ирж судраас уншихаар босов. Лук номын 4:16. Есүс заншил ёсоор гэж хэлж байгаа. Багаасаа заншсан байсан, мөн дээрээс нь эртний уламжлалт заншлыг дагаж бям гарагт сүмд очиж тухайн өдрийн шаббат өдөр буюу амралтын өдрийг сахиж байгаагаа илэрхийлэн судраас уншиж Бурхныг магтан хүндэлдэг байсан. За би бол 2020 жилийн 10 жилийн өмнөх үйл явдлыг би та бүхэнд дүрсэлж гин гэсэн. Тэгэхээр бол бям гараг амралтын өдөр байсан гэдгийг Библи нотлон харуулж өгдөг. Яагаад гэвэл өнөөдрийн еврей үндэстэн бол түүхэндээ хизээч энэ шаббат өдрийг алдаж байгаагүй. Тэгэд өнөөдөр хэрвээ бид бүхэн Израиль гэдэг улсад яваад очих юм бол шаббат өдөр буюу энэ амралтын өдөр гэдэг нь бям гарагт тохиож идэг. Энэ өдөр хотын бүх унаа тэрэг нь зогсно. Хүмүүс ажил төрөлтөд явахгүй харин сүмд очиж Бурхныг магтан хүндэлдэг ийм өдөр байдаг. Лук номын 23-ын 54-р ишлэлдээс энэ амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм а гэж Есүсийн загалмаа дээр цовлогдсон өдрийг хэлсэн байдаг. Тэгэхээр бол Есүс баасан гарагт загалмаа дээр цовлогдсон байдаг. Тэр баасан гарагийг юу гэж хэлж байгаа гэвэл амралтын өдрийн бэлтгэлийн өдөр гэж хэлсэн. Бям гараг бол амралтын өдөр байсан юм а гэдгийг нотолж байгаа. Лук номын 23-ын 55 дахь ишлэл дээрээс Есүстэй хамт ирсэн эмэгтэйчүүд нь дагаж булш болон түүний цогцыг тэнд хэрхэн тавихыг харваа гэжсэн. Есүс баасан гараг загалмаа дээр цовлогдсон амьсгал хураасан. Тэгээ түүнийг бол загалмаагаас буулган оршуулсан. Тэгээд эмэгтэйчүүд амралтын өдрийн өмнөх өдөр нь бас
Есүсийн цогцыг булшинд хийхийг харсан гэж Библиэр хэлсэн. Тэр нь бол яхахгүй баасан гарыг. За тэгвэл Лук номын 23-ын 56 дугаар ишлэл дээр хэлсэн. Тэд бусаж ирээд анхлын үнэртэн болон үнэрт тос бэлджээ. Тэгээд амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав. Ийхүү тухайн үеийн ёс заншлын дагуу тэд Есүсийн биег дээр ариун үнэртнийг бол цацаад яг тэр хүн нас болсон үед бол ихэвчлэн ариун үнэртнийг бие дээр нь бол түрхдэг байж. Тийм тосоор бол одоо биеийг нь түрхдэг. Ингээд эмэгтэйчүүд бол Есүсийн биед ариун үнэртнийг түрхээд тэгээд тушаал ёсоор гэж байгаа. Тухайн үеийн ёс заншлын дагуу амралтын өдрийг бас сахисан. Тэгэхээр Есүс энэ дэлхийд ирээд залмаа дээр цовлогдохдоо хүртэл Шабат өдөр буюу энэ амралтын өдрийг 7 дахь өдрийг ариунаар сахисан байдаг. Тэр булшин дангүй байсан. Есүс энэ дэлхийд ирээд үйлчилж байхдаа, энэ дэлхийд амьд байхдаа хүмүүс сугаал номлол айлдж байхдаа Шабат өдөр буюу энэ амралтын өдрийг бас ариунаар сахидаг байж. Лук номын 24-ийн 11-2 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Харин 7 хоногийн эхний өдөр буюу эрд үүрээр тэд булш руу ирэхдээ бэлдсэн анхлын үнэртнээ авчирваа. Булшнаас хадыг өнгөрүүлсэн байв. Энэ ишлэлдэр юу гэж хэлсэн мэт бол 7 хоногийн эхний өдөр нь маар Есүсийн булшин дээр яваад очтол бол булшныхын чулууг нь холдуулсан байсан гэж хэлсэн. 7 хоногийн эхний өдөр гэж хэлдэг. Бүх Христэд итгэгчид, түүхчид, мөн Библи Есүс Христ 7 хоногийн эхний өдөр буюу ням гарагт өнөөдрийнхаар бол ням гарагт дахин амьдсан гэдгийг бол бүгд мэддэг. Хүлээн зөвшөөрдөг. Тэм ч учраас бол орос хэлэн дээр суббота гэдэг бол ямар ч орчуулга байхгүйгээр шабат гэсэн үгний утгыг агуулж байгаа. Амралтын өдөр гэсэн утгыг. Харин тэгсэн мөрдөө бүтэнсэн өдрийг буюу ням гарагийг воскресенье буюу дахин амьдсан өдрөө гэж нэрлэдэг. Олон улс орны хэлэнд ч гэсэн энэ 7 хоногийн эхний өдөр буюу ням гарагийг дахин амьдсан өдрөө гэж хэлдэг. Тэгэхээр Есүс загалмаа дээр цовлогдохдоо баасан гарагт үе амралтын өдрийн бэлтгэлийн өдөр, амралтын өдрийн өмнөх өдөр загалмаа дээр цовлогдсон насураад бям гарагт нь буюу 7 дахь өдөрт нь шабат өдөрт нь булшиндаа тэр амарсан байна. Есүсийн дагалдагч ч гэсэн ёс заншлаа тэр өдрийг амарсан гэж хэлж байгаа. Харин 7 хоногийн эхний өдөр майр очин булшин дээр очиход Есүс дахин амьдсан булшны чулуу хөндөгдсөн байсан. Энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр бол Библи эрдтэр үеийн шабатыг яг аль өдөр вэ гэдгийг өнөөдөр зааж өгч байгаа гэсэн. Өнөөдөр бям гараг буюу бидний нэрлэл заншлаар 6 дахь өдөр бол Бурхны амралтын өдөр буюу дэлхийг бүтээж дуусаад би энэ өдрийг ариусглаа ивэлээ гэсэн энэ өдөр нь байсан. Тэгвэл дахиад үзье. Бэлтгэлийн өдөр бол баасан гараг байсан. Тэгээд шабат өдөр нь бол өнөөдрийн бидний нэрлэдэг бям гараг нь. За тэгээд 7 хоногийн эхний өдөр нь бол ням гараг гэсэн үг. Ингэхдээ бол шабат гэдэг нь бол буюу амралтын өдөр нь бол бям гараг гэсэн үг юм аа. За Үйлс гэдэг номын 13-ийн 14 дугаар ишлэл дээрээс ингэж хэлсэн байна. Харин тэд ирж Есүсийн дагалдагчид амралтын өдөр хурлын танхимд орон суув. Зарим нэг хүмүүс Есүс Христ загалмаа дээр цовлогдонгуудаа шабатыг байхгүй болгосон юм, үгүйсгэсэн юм а гэж яриад байдаг. Гэтэл Библи дээрээс уншаад үзэх юм бол Үйлс номдэр Есүсийн дагалдагч нар элчүүд сайн мэдээ түгээ, баярын мэдээ түгээгээд Бурхны тухай хүмүүст ойлгуулж мэдүүлээд хамтдаа цуглахдаа тэд амралтын өдөр буюу шабат өдөр 7 дахь өдөр цугладаг байсан гэж хэлж байна. За Үйлс номын 13-ийн 42 дугаар ишлэлээр цааш өргөжлүүлэн тэднийг гарч явхад хүмүүс дараагийн амралтын өдөр энэ үгээ ярьж өгөхийг тэднээс хүссээр байлаа. Тэгэхээр Библиэд бичигдсэнээр Есүсийн дагалдагч анхны сүмийг үүсгэн бий болгохдоо хизээ цугладаг байсан мэгтэр бол энэ амралтын өдөр буюу 7 дахь өдөр цуглж Бурхныг хүндэтгдэг байж. Тийм учраас өнөөдөр хэрвээ бид бүхэн эрдний анхны Бурхны дэлхийг бүтээгээд тогтоож өгсөн өдрийг сахий гэж хүсэж байгаа бол тэр өдөр нь бям гараг байх болох нэ. Үйлс номын 13-ийн 44 дээр цааш өргөжлүүлнэ. Дараагийн амралтын өдөр
тэр хотынхан Есүс Христийг хүлээн зөвшөөрөөд бараг бүгдээрээ эзний үгийг сонсохоор хорон цугларсан байв. За тэгэхээр бол бүхэл хотоор Есүс Христийг хүлээн зөвшөөрөөд цуглахдаа эдгээр хүмүүс амралтын өдөр цуглаж исэн гэж. Өнөөдрийнхэр бол бям гарагт цуглаанаа явуулсан гэсэн үг. Үйлс номын 18-ийн 4-р ишлэл дээрээс. Тэр амралтын өдөр бүр синагог сургамжилж юудэчүүд грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв. Тэгэхээр бол элч нар амралтын өдөр болгон синагог буюу сүмд очиж бас харийн хүмүүст Есүс Христийн тухай зааж сургаж байсан гэж. Энэ өдөр нь бол ням гараг биш, харин бям гараг байсан юм а. Энэ өдөр нь бол Бурхныг хүндэтгэх, Бурхны энэ дэлхийг бүтээсний хүлээн зөвшөөрсөн өөрсдөө Бурханд зориулахуц тийм онцгой өдөр байж. Үйлс номын 16-гийн 13 дахь ишлэл дээр дахиад амралтын өдөр бид хотын дааман хаалганы гаднах гол руу очив. Тэнд залбирлын газар байлаа гэжэлсэн. Юу гэсэн үг гэхээр бол тухайн хотод бол сүм байгаагүй. Сүм байгаагүй ч гэсэн Есүст итгэсэн энэ сүмийн хүмүүс хамтдаа цуглаад голын иргэн дээр очиж ирсэн. Сүм байхгүй гадаа гудамжинд байгальд цуглаж исэн боловч гэсэн аль ч өдөр хамаагүй хэмээн тэр хүмүүс цуглаж байсангүй. Библиэр бичигдсэнээр бол амралтын өдөр тэд цугласан гэж хэлж байгаа. Тэгэхээр Бурхны энэ ариун өдөр буюу Шабат өдөр нь Есүс Христ өгөөсгөж алга болгосон тийм өдөр биш юм байна. Харин ч Библиэр юу гэж хэлж байгаа нөхөр бол амралтын өдөр буюу бям гараг бол эзнийг магтан хүндэтгэх, цуглах, түүнд магтаалыг өргөх ийм өдөр юм байна гэдгийг батлан харуулсаар байна. Тэгэхээр энэ өдрийг зөвхөн бид бүхэн энэ дэлхий дээр биш. Цаашлаад деваажин төлтөл сахиссаар байх болно гэдэг тухай Библиэлд бичсэн байдаг. За энэ тухай Исаи номын 66-гийн 23 дахь ишлэлээр хэлсэн байна. Шинэ сараас шинэ сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдрийг хүртэл бүх махан бие миний өмнө мөрөгхөөр ирнэ гэж эзэн альдж байгаа. Тэгэхээр бол деваажин төлтөл эзний өмнө бид очисон байхдаа хүртэл энэ Шабат өдрийг бид амралтын өдрийг бид сахин түүнийг хэн болохыг нь хүлээн зөвшөөрж түүний хэн болохыг нь магтан хүндэтгэж түүнд алдар магтаалыг өгнө гэж хэлж байгаа. За тэгвэл асуулт байна. Тэгвэл яагаад ихэнх хүмүүс ням гарагт амраад байд юм бэ? Яагаад энэ өдрийг 7 хоног гэж тооцох болов? Энэ өөрчлөлтийг ярих юм бол их олон түүх ярих шаардлагатай болно. Эрдний Египчүүд болон Вавилончууд эрд үеийн хүмүүс нарыг тахин шүтдэг байсан. За тийм ч учраас бол ням гэдэг үг бол сайн орчуулад үзэх юм бол төвдөр нар гэсэн утгатай болоод. Даваа гэдэг бол сар гэсэн утгатай бол. Гэтэ 7 хоногийн эхний өдрүүдийг хамгийн том одноос авахуулаад ингээд тоолж эхэлж л дээ. Нар сар гэж тоолж эхэлсэн. Тэгээд бол энэ ямар уламжлалтай байсан бэ гэхээр бол эрд дээр үеийн бүр эрдний Египт болон Вавилоны анх хүн суурьшижсэн Месопотамийн газар нутгаас эхлүүлэн хүмүүс нарыг шүтэх өдөр хэмээн 7 хоногийн эхний өдрийг тэмдэглэдэг байж. Энэ бол жинхэнэ бурханд итгэдэггүй хуурамч шашин шүтлэгтэй, хуурамч үзэл баримталтай ийм хүмүүсийн эхлүүлсэн ийм шүтлэг байсан. Явандаа энэ шүтлэг нь улам илүү даамжилж газар авч тэгээд явандаа бол олон хүмүүст олон улс оронд нөлөөлөх болсон. Тэгэхээр аажим өөрчлөлт бий болсон гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ түүхийг авч үзэх юм бол еврейчүүд маш ихээр хавчигдж байсан. Хүмүүс еврейчүүдийг үзэн ядаж эхэлсэн. Яагаад гэвэл бол еврейчүүд өөрсдөө Бурхны ард түмэн гэж нэрлсэн учраас. Хоёр дахь нь зарим Христэд итгэгч удирдагчид өөрсдөө еврей үндэстнээс ялгаатай байхыг хүссэн. Яагаад гэвэл бол еврейчүүдийг үзэн ядаж байсан учраас өөрсдөө үзэн ядалтанд автагдахгүй тулд энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж санал болгосон. Бурхан биш, харин хүмүүс энэ өдрийг өөрчлөе гэсэн санал тавьсан. Яванда манай эртний 300-аад онд Константин гэдэг хаан, Ромын хаан, өөрийн хаанчлалыг нэгдмэл байлгахын тулд анхны ням гарагийн хуулийг гаргасан. За тэгэхээр бол Константин гэдэг хаан Христэд итгэсэн гэж өөрийгөө зарласан. Яг үнэндээ бол тэр Христэд итгээгүй байсан. Зөвхөн нэр төдий
Христийг би дагдаг гэсэн зүгээр нэр зүүсэн. Яагаад гэвэл тэрээр бол Есүс Христэд итгэгчдийн одоо тааллыг хүртэхийн тулд тэр бас өөрийнхөө амьдралд нь тохиолдсон үйл явдлаас болон Есүс Христийг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Гэхдээ түүний зүстгэл чин сэтгэлээсээ Бурхныг дагах биш. Харин Бурхны үзэл санааг өөрчлөх үз тийм болор муу үйлдэл байсан. За нэг ишлэлийг цөмөр хамтдаа уншаад үзье. Константин хааны манай 1321 онд гаргасан зарилгад ингэж бичсэн байна. Нарыг эрхмлэх өдөр шүүгчид хотод байгаа бүх оршин суугчид ажлын газрууд ажлаа зогсоож бүгд амрах ёстой гэж хэлсэн. Ромын хаан Константин нарыг шүтдэг өдрийг Бурхны амралтын өдөр буюу Шабат болгон хувиргалаа гэсэн ийм хуулийг гаргасан. Библиэлд энэ өөрчлөлт гарах тухай Даниэл номонд зөвгөнсөн байдаг. Библиэлд зөвгөнсний дагуу олон жилийн өмнө зөвгөнсний дагуу энэ зөвгөнд биелэлээ олж 800 жилийн өмнө зөвгөнжсэн зөвгөнөл Константин хааны үед биелэлээ олж Константин хаан өөрийн эрх мэдлээ ашиглан 7 хоногийг 6 хоног болгож хуургасан. Ийхүү 7 хоногийн эхний өдрийг нарыг шүтдэг өдрийг 7 дахь өдөр буюу амралт өдөр болгон хүмүүст шүтгэхийг шаардсан. Тэгэд үүнд бол Христэд итгэгчид бас хамрагдаж эхэлсэн. Гэвч Христэд итгэгчид түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй олон зууны туршид тэмцээр байсан. Тэмцсэн учраас эдгээр хүмүүс амиа алдаж байсан. Хавчлаганд өртөж, зарим нэг нь бол одоо амь насаа алдаж. Шабат өдрийг сахиснаасаа болж, үзэн ядагдаж, шоронд сууж, амьтанд бол одоо амьдараа таслуулж байсан. Цөмөр нэг ишлэлийг уншаад үзье. Лаудикийн зөвлөмж буюу Яванда энэ нь бол одоо католик сүмийн зөвлөмж 29-р бодит дээр ингэж хэлсэн байна. Христэд итгэгчид юудэнчүүдийн адил Шабатыг сахидаг байж болохгүй гэж хэлсэн. Бям гарагт буюу Шабат өдөр ажиллах хэрэгтэй. Харин эзний өдрийг буюу ням гарагийг онцгойлон хүндэтгэн зүйтэй гэсэн ийм үзлийг Ромын католик сүм Яванда уламжлал болгон авч эхэлсэн. Ийхүү өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа ухаанлын өөрчлөгдөж 7 хоногийн эхний өдөр нь 7 дахь өдөр болж харин 7 хоногийн 7 дахь өдөр нь бям гараг буюу 6 дахь хоног болж хувирсан юм байна. Гэвч Библийг судлан үзэх юм бол Библиэлд Бурхан хизээч энэ өдрүүдийг өөрчлөөгүй гэдгийг бид харж байна. 100 туршид Библийн Шабат амралтын өдөр нь ням гараг болон шилжиж дэлхий дээр өнөөдөр хүлээн зөвшөөрөгдөх болсон юм. Тэгэхээр бол энэхүү өөрчлөлтийг Бурхан хийгээгүй. Бурхан санаачлаагүй. Харин яг Библиэлд зөвгөнж Бурханыг эсэргүүцчихэд бий болгоно. Бурханаас энэ дэлхийг бүтээсэн гэдгийг нь холдуулах санаагаар 6 дахь хоногийг одоо илүү онцолж дээрээс нь бол одоо 7 хоногийн эхний өдрийг 7 хоног болгон өөрчилсөн ийм үйл явдлыг бол хийсэн ба. Матай номын 5 дахь бүлгийн 17 дугаар ишлэл дээрээс хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болохоор намайг ирсэн гэж бүү бодорой гэж Есүс хэлсэн. Тэр хэрэгсэхгүй болохын тулд бус харин хуулийг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн гэдгээ хэлсэн. Тэрээ цаашаа үргэлжлүүлэн үннээр би танад хэлье. Тэнгэр газрыг алга болтол бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг ганц зураас алга болохгүй гэж Матай номын 5:17 дээр хэлсэн байна. Тэгэхээр Есүс Христийн дэлхий дээр би хуулийг өөрчлөх гэж ирсэн гэж хэлээгүй. Харин ч баттгахын тулд хэрэгжүүлэхийн тулд ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр Есүс загалмаа дээр цовлогдохдоо 7 хоногийг өөрчилсөн юм а гэдэг эсвэл Шабат өдрийг амралтын өдрийг хүчингүй болгосон юм а гэдэг бол Библиэлд үндэслэгдээгүй тийм үзэл гэж ойлгож болох юм. Тэгэхээр Библиэлд үндэслэгдэхгүй байгаа бол энийг бид Бурханаас хэлсэн гэж ойлгож болохгүй гэсэн. Иохан номын 14:15 дахь ишлэлдээс Есүс харин ч үүнийг баттган хэрв та нар намайг хайрладаг юм бол миний тушаалуудыг сахих хэмээн хэлсэн. Бурхан биднийг өөрийнхөө хуулийг сахиасаа гэж хүсдэг гэдэг тухай бид өнгөрсөн хичээлээр үзчихсэн. Эдгээрийг бид аз жаргал төрөх дүрм гэж нэрлэсэн. Хэрвээ та аз жаргалыг мэдрэх хүсэж байгаа бол Бурханы хууль тушаалыг сахих хэрэгтэй.
Хуучин гэрэн дээр Бурхан яагаад энэ өдрийг онцгойлсон бэ гэдгээ тайлбарлсан байдаг. Изекиэл номын 20-ийн 12 дугаар ишлэл дээрээс би болвол тэднийг ариусгадаг буюу өөрийн ард түмнийг ариусгадаг эзэн мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр би болон тэдний хооронд тэмдэг болгож би өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн юм а гэж хэлсэн. Энэ ишлэл дээр юу гэж хэлж байгаа нөхөр бол Бурхан онцгойлон өөрийн хүмүүсийг таних тулд өөрт нь итгэхийг хүсэж байгаа хүмүүс зориулан энэ амралтын өдрийг бий болгосон гэж хэлж байгаа. Тэгэхээр Бурханыг өөрийн бүтээгч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Бурхан энэ дэлхийг бүтээсэн магадыг хүлээн зөвшөөрсөн. Христэд итгэгч хүмүүс энэ ариун өдөр буюу шаббат өдрийг Бурхан тэмдэг болгон өгсөн гэж хэлж байгаа. Бид заримдаа өөрсдөө ялгахын тулд тэмдэг зөөдөг шүү дээ. Заримдаа бол одоо улс орноо төлөөлөн тэмцээнд оролцож байгаа хүмүүс Монгол гэсэн бичгийг хувцсан дээр хадсан байдаг. Энэ бол тухайн хүн хаанаас ирсэн хэн болохыг нь тодорхойлж байгаа тэмдэг. Тэгвэл Библиэлд шаббат өдрийг сахиснараа тухайн хүн энэ хүн бол жинхэнэ Бурханыг шүтдэг, орчин ертөнцийн бүтээгчийг хүлээн зөвшөөрдөг хүн юм а гэсэн тэмдэг байх болно гэж хэлсэн. Дэлхийн төгсгөлийн үед хэрвээ бид бүхэн Библийг лавшруулсан судлах юм бол дэлхийн төгсгөлийн үед илчлэлт номон дээр тусгай бас нэг тэмдэг гарч ирнэ гэж хэлсэн. Энэ тэмдэг нь бол энэ өдөртэй холбоотой байх юм. Тэгэхээр энэ өдөр бол их онцгойсон өдөр. Энэ өдөр бол эзэн Бурханыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ харуулж байгаа. Эзэн Бурханд би итгэдэг гэдгийг харуулж байгаа. Энэ өдрөөс дамжуулж, энэ өдрөөр дамжуулж ивэлийг авдаг гэдгээ мэдрүүлсэн ийм онцгой тэмдэг юм а гэж хэлж байгаа. Бурхан бол дэлхий дахныг бүтээсэн. Тэр энэ дэлхийг бол гайхамшигтайгаар бүтээсэн. Бурхан энэ дэлхийг бол өдөрдөн чиглүүлсээр байна. Тэгээд тэрээр өөрийнхөө хүмүүсийг дуудаж хэрвээ та нар намайг энэ дэлхийг бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа бол 7 дахь өдөр буюу бям гарагт та бүхэн над дээр илж намайг магтан хүндлэх ёстой гэж загсан. Тийм учраас бид түүнд хайртай юм бол түүний загсны дагуу, тушаасны дагуу энэ өдрийг ариунаар сахиж өөрсдийн хүслийг оgoorох биш. Харин хоош нь тавьж өөрсдийн хүслийг бодохгүй байх ёстой. Харин ч Бурханы хүслийг онцолж бид амьдралд хэрэгжүүлж явах ёстой. Тэгэхээр бидний өмнө өнөөдөр ийм сонголт гарч ирж байна. Та өөрийгөө араатай амьтдаас үүссэн, сармчингаас үүссэн, хүчтэй нь хүчгүйгээ ялан дийлжээж ошин тогтно гэж өөрийгөө үзэж гин үү? Эсвэл та өөрийгөө агуу эзэн Бурханы бүтээл хэмээн хүлээн зөвшөөрж байна. Яагаад гэвэл энэ үзэл танд маш их өөрчлөлтийг авчирна. Таныг хорвоог үзэх үзэл, дэлхийг үзэх үзэл чинь энэ хоёр үзэл дээрээс үүсэж одоо бий болох боломжтой. Та ямар үзлийг нь дэмжинэ үү? Тэр нь таны амьдралын зарчим болж хувирна. Та өөрийгөө хайраар дүүрэн эзэн Бурханы бүтээл гэж хүлээн зөвшөөрж би өөрийнхөө төлөө биш, харин бусдын төлөө, бусдыг хайрлаж амьдрах ёстой гэсэн ийм үзэл давтагдах уу? Эсвэл би бусдыг дангуулж, хэн төрүүлж амьдсан, хэн хүчтэй байсан илүү хожно гэсэн ийм утга учираар амьдарч байна. Дарвины онолыг дагж байгаа бол та ямар ч утга учиргаар амьдарч байна гэсэн үг. Танд ирээдүй байхгүй. Яагаад гэвэл та бол өнөөдөр ургаад маргааш хагдран унж байгаа цэцэгтэй адилхан. Танд ирээдүй байхгүй. Та зүгээр л нэг л амьдралаар амьдрын энэ амьдралыг туулан өнгөрч идэж угаал, өмсөж зүгээл, мэдрээл дуусч байгаа. Танд ирээдүй байхгүй. А гэтэл энэ орчин ертөнцийг утга учиртай бүтээсэн эзэн Бурхан бидийг мөнх байлгахаар бүтээсэн. Хичнээн бидний гим нүгэлтэй болж энэ мөнх амиа алдсан ч гэсэн Бурхан бидэнд өөрийн амиа зориулж бидний хийсэн гим нүглийг шийтгэлийг үйлч бидэнд шинэ амьдралыг өгсөн гэсэн ийм итгэл найдрыг авах боломжтой. Болвол та Бурханыг түүний загсан, түүний онцолж дэлхий бүтээснээ тэмдэглэсэн тэр өдөр нь та түүнийг магтан хүндэлж түүнтэй ойртон дотносох ёстой. Гэтэ таны өмнө маш том сонголт ирж байна гэсэн үг. Энэ ямар сонголт байх вэ? Библийг дагах уу эсвэл уламжлалыг дагах уу? Хүний уламжлалыг дагах уу? Бурханы хуулийг дагах уу эсвэл хүний гаргасан хуулиудыг дагах уу? Тэнгэрлэг зарчлагуудыг дагах уу эсвэл хүний хичээл зүтгэл оролцоогоор аврагдана гэсэн тэр үзлийг дагах уу? Та үннийг дагах уу эсвэл төөрөгдлийг дагах уу? Жинхэнэ амьдралын мэдрэмжийг авахыг хүсэж байна уу эсвэл хуурамч зөвхөн өнөө маргааш арга заасан тийм амьдралын зарчмыг дагах уу? Та Бурханы замыг дагах уу эсвэл
хүний тогтоосон, хүний бий болгосон арга замыг дагах уу? Морийн сүнс Бурхны хүсэл мөрөөдлийг няс гიშхийг хүсэж байгаа. Тэрээр хүмүүст зориулсан авралыг хүмүүст өгөхгүй байхыг хүсэж байгаа. Тийм учраас тэрээр бол түүхийн туршид хүмүүсийг уруу татаж, улс орнуудыг удирдах, хаадуудыг удирдах, Бурхны тогтоосон энэ ариун өдрийг үл тоомсорлуулахад хүмүүсийг төрхилсөн. Тэрээр Библиэд зөвгөнсөний дагуу өнөөдөр ч гэсэн үйл хэрэгэ хэрэгжүүлсээр байгаа. Гэхдээ түүний цаг ахархан болсон. Тэрээр удахгүй сүрнэ. Тэрээр түүний үйл хэрэг удахгүй дуусна гэдгийг тэрээр мэдж байгаа. Библийн тухай зөвгөн нь хэлж өгдөг. Тийм учраас дэлхийн төгсгөлд энэ өдөр маш чухал үүрэг гүйцэтгэх учраас та 7 хоногт 6 өдөр нь өөрийнхөө төлөө ажиллаж амьдраад харин 7 өдөр нь тэр Бурхны тогтоож өгсөн тэр ариун өдөр амар тайвныг авах боломжтой. Та хинээс төрсөн, хинээр бүтээгдсэн, хэн болохоо мэдрэх ийм сайхан боломжийг ашиглах боломжтой. Тийм учраас би танд сонголтоо зөв хийж биднийг хайрладаг, биднийг хайрлахын тулд бүтээсэн эзэн Бурхан бүтээгч лүгэ буцаж очиосоо гэж би хүсэж байна. Бурхан таныг ивэх болтугай. Цөмөр эзэн тандан залбирэн гуйцгаая. Биднийг бүтээсэн, биднийг хайрлагч Тэнгэрийн Бурхан минь. Та бидэнд зориулан онцгойлон тэмдэглэлт өдрийг өгсөнд баярлалаа. Энэ тэмдэглэлт өдрийг эзэн минь ариунаар сахиж таны хүсэж байгаачлан зүрх сэтгэлээрээ ариусч, ивээгдэж, уучлал өршөөлийг мэдэрч, бусдад уучлал өршөөлийг өгөхөд та бидэнд таамтай байгаач. Таны энэ ариун өдрийг сахиж амьдралынхаа мөрдлөг болгоход бидэнд таамтай байгаарай. Энэ бүгдийг таны хүүгийн нэрээр залбирanгуйч. Амен. Бурхан та бүхнийг ивэх болтугай. Ад шаргалыг та бүхэн мэддэг болтугай.